And now we have a heartline in Mongolian with multiple language subtitles from Hongor Chul in Mongolia. Хамгаас ирхэм их багш минь. Монгол улсад энгийн хэрн үцэглэнд их багшийн минь уран бүтээлийн үцэглэн сая гарлаа. Энэ үцэглэнгээс хэдэн өдрийн өмнө би нэгэн ахуй ойлголттой өөрийгөө маш гайхалтай үцэглэнтэйгээр зөөлөн дуу хоолойгоос хүчтэй дуу хоолойгоор ажиглагдаж байгааг харсан. Тухайн үедээ би дуучин болох юм байх та гэд ойлгоогүй. Түүний дараахан их багшийн үцэглэн гарах болоод ажлын багууд ажлаа хувааж аваад хийж эхэлж байхад яасан ч яах вэ? Хий гэснийг нь хийдэ гэд байж байх үед үцэглэнгийн баг хариуцсан авшигтан эгч над руу хандан тайлбарлагч хийх үү гэх үед нь маш их баярлсан. Таны гайхалтай бүх уран бүтээл бүрийг чин сэтгэлээсээ биширдэг багаараа тайлбар хийж явах үед багийн гишүүд маань хайрлж, дэмжиж, хамгаалж байв. Үцэглэнгийн үеэр таны бүтээлийг тайлбарлан явахад маш олон хүн тайлбар авахыг маш их хичээж, үг бүрчлэн чимээгүй, маш хүндлэлтэй сонсож байсан. Тэр үед монголчууд маань ямар гинэн, хөөрхөн, энгийн, ямар ч муу санаагүй жаахан хүүхдүүчгэл үг бүрийг шингээж байгааг хараад ийм гинэн хайр дүүрэн арт түмэн муу хүмүүсээс хамгаалагдах болтугай гэж хайр хүрсэн. Бүгд их цэвэр ариун, гинэн, хайр дүүрэн хүмүүс юм. Таны бүтээл бүрийн тайлбарыг хүндлэн сонсож биширсэн. Таны хайртай монгол шавь нарын төлөөллөөс тэрхүү ахуй ойлголт маань тайлбарлагч хийх хүчийг бурхан аль эрт өгсөн байжээ. Их багшийн хайраар энэ гайхалтай хорон мөчийн нэг хэсэг байсандаа талархалтай байна. Мөн өнгөрсөн жил Өмнөд Солонгост таны аниргүй нулимсыг хайрлахуу тоглогдох үед зорж очиж үзсэн үгээр хилэмгүй гайхалтай байж таныг дотооддоо ямар их санаж байгаагаа мэдэрч бурхны гих тэмүүлэл минь сүнс минь уйсаар байсан. Тэр үед мөн гайхалтай асар их хүч мэдэрсэн бөгөөд бурхны хүч дүүрэн хүүхдүүд тайзан дээр муу бүхний эсрэг зоригтойгоор зогсож бурхныг хамгаалах асар их хүчтэй бүтэн үе бууж ирсэн мэтэл байсан. Монгол улсаас Хонгор Цул. Ernest Hongor Chul, thank you for your heartline. Master has a compassionate note to share with you. Helpful Hongor Chul. These kinds of events are very spiritually beneficial and bless the people who attend immensely. Hopefully, many more became aware of the truth through this exhibition and were inspired to become vegan and receive initiation. Your willingness to do whatever was asked of you to help state this event is exactly the kind of childlike innocence that allows God to use you as an instrument. May we quickly heal our planet to usher in world vegan, world peace for Eden on earth. May you and the lovely people of Mongolia be forever held in God's tender embrace. My love is the light guiding you home in God's grace. Vegan, 'cause this is our home. We welcome your heartlines, stories, and/or cute, loving animal people clips. Please send them via suprememastertv.com/heartline.